Тэгээд нэг шав бэлэн болоход багш хурж ирнэ гэдэг амар сүртэй афоризм хэлсэн. Тэрийг бол би хэлээгүй буддаа хэлсэн. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. Подкастны маань урилгыг хүлээж авч оролцож байгаа танд баярлалаа. Тэгээ та тавчаа өөрийгөө танилцуулах уу? Юуны өмнө энэ подкастыг яг үзэж байгаа хүмүүс тухайн цаг мөчийнх нь мэндийг хүргэе. Одоо хязгаарч үзэж магадгүй болж таарч штэ. Миний нэр Амар Мэнд, хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын менежер. Хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын Хамбогдод байдаг нэг салбарын захирал гэж явдаг. Яг миний үндсэн ажил бол ер нь бол бизнесийн зөвлөх, сургагч багш гэсэн юм ажилтай хүн байгаа. Улаанбаатар бизнес хийвэл айгу өгөөчтэй орлого олох юм шиг хараад байдаг. Аймагуд одоо сумдуудаар буюу бид нар тэлээд орон нутгаараа ингээд яг бизнес хийх боломж нь ер нь хэр байд юм бол хөрөнгө оруулалт бас ялгаагүй яг тийшээгээ чиглэсэн тийм боломж байдаг болов уу? Тэгээ Монголд яг хэдэн бизнес жижиг дунд байна вэ гэхээр яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 80-аад мянга гэж ярьдаг. Тэгээ орон нутагт айгүй цөөхөн нэг компани нэг сумын ингээд аж ахуй нэгжийг тоолоход нэг 50 эд ч юм уу гардаг. Тэгээ тэрийг яг ингээд юу юм бэ гэ харангууд хэдэн дэлгүүр энэ төр байдаг байхгүй. Тэгэхдээ яг бодит байдал дээр нэг сум бол өөрөө би саяхан нэг газар илтгэл тавих гээд нэг сумын яг хэдэн төгрөгийн баялаг бүтээж байгааг тооцож утсан байхгүй. Тэгэхэд бол дундаж ийм зүгээр дан мал аж ахуйтай суманд жилдээ нэг 50 тэрбум орчим төгрөгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэгээ хамгийн харамсалтай нь тэрийг ерөөсөө суман дээр ямар ч боловсруулалт хийхгүйгээр шууд одоо Улаанбаатар руу ч маа нэг газар руу явуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр хөдөөгөр бол би бол боломж байхгүй ш байна гэж үзэж байгаа байхгүй. Зүгээр л над захын тэ ямар ч уул уурхай энэ төр байхгүй жижигхэн суманд 50 тэрбум төгрөг эргэлдэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг хэрвээ зөв боловсруулах юм бол бүр сонин тооцоол гарч ирсэн юу вэ гэхээр одоо ингээд ямар ч зохион байгуулалтгүй ямар ч бизнесгүй үед тэр сум 50 тэрбум төгрөгийн одоо эдийн засгтай байна. Хэрвээ тэнд ингээд тэр болгоныгоо боловсруулах юм бол ойролцоогоор нэг 80 тэрбум болж хувирах боломжтой харагдчихсан. Өөрөөр хэлбэл махыг гэхэд жаахан боловсруулад нийлүүлэхэд илүү үнэтэй болдог те. Сүүгээ гэхэд жаахан боловсруулад зарах илүү үнэтэй. Арьс ширээ эсвэл ингээд зүгээр л одоо нэг сумаас жилдээ нэтлэж байгаа тэр ямааны эврийг, өхрийн эврийг эвэр сан болгоод зарахад тэрбум төгрөгийн бизнес харагдаж байгаа юм. Тэгэхээр бизнесийн боломжууд л хаасаагүй. Хөдөө орон нутагт магадгүй бүр илүү байна гэж бол харахаар. Яг орон нутагт бол ялангуяа нөгөө хөдөө аж ахуй аялал жуулчлал гэдэг яг тэднийг тэргүүн чиглэлгээд ихэнх газрууд зарлцсан л байдаг л да. Тэгээ яг очиод үзэхээр бол яг өөрсөндөө байгаа тэр зүйлээ илүү үнэтэй болгох зүйлийг ерөөсөө хийж байгаа харагдахгүй байгаа. Тэгээ дээрэс нь яг уу ер нь бол ингээд дундаж орон нутагт бол юу хөвчлэн яг эдийн засгийг авч явж яах гэхээр мал аж ахуй. За тэгээ зарим газар бол газар тариалан. Зарим газар бол тодорхой хэмжээгээр аялал жуулчлал. За тэгээд зарим газар бол нэг бага хэмжээний үйлдвэрлэл ийм байгаа. Тэгэхээр бид нар бол нэг ийм дэлхийн хэмжээний технологи оруулж ирэл тим юм хийн гэхээс илүү өөрийнхөө угаасаа ингээд зах зээл рүү нийлүүлж байгаа тэр одоо мах сүү, ноос нолоор арьс шир юу гэдгийг те толгой шир тэрийг яаж дараагийн түвшинд боловсруулах вэ гэдэг ийм жижиг төр үйлдвэрүүдийг сумын төвүүдийн дундын газрууд дээр байгуулад тэгээ тэндээ ажлын байртай болох ийм зам руу явах боломжтой гэсэн. Тэгээ харамсалтай нь яг энийг хийхээр бол хөрөнгө оруулалт байгаа мó гэл те. Тэгэхдээ яг үндэ хөрөнгө оруулалт хангалттай байна. Тэгээд яг энийг хийхээр тэгээд хөрөнгө оруулалт нь байна. Нөгөө түүхэд материал нь яг юу нь болохгүй байгаа юм гэдэг асуудал орж байгаа сте. Тэгээд юу нь болохгүй байгаа вэ гэхээр яг тэрнийг хийхээр тийм аж ахуйн зохион байгуулалтанд орж чадахгүй байгаа байхгүй. Яг тийм хариуцлагатай, зөв зохион байгуулалттай компани аж ахуйн нэгжийг байгуулж чадахгүй. Хэрэгцээтэй жижигхэн юмар ингээд юм хийгээд тэр нь гэхдээ амар нийгэмд хэрэгтэй байгаа ч гэдэг юм уу те. Гой санаанууд яваад байгаа хэрнээ тэр хүмүүс яг яаж одоо компани байгуулад хөрөнгө оруулалтаа татаж аваад тэрийгэ цааш нь нөгөө гаргах вэ гэдэг дээр ингээд чадахгүй. Тэгэл гоё санаал уг нь аюу хэрэгтэй санаал яваад байгаа. Зүгээр ингээд санаатай явж байгаа хүнд бол би юу гэж зөвлөх вэ гэхээр эхлээд санаагаа ингээд өөртөө аль болохоор зардал багтаагаар туршиж үзье гэж зөвлөдөг. Тэгэхээр зардал багтаа гэдэг нь байж тээ бүр юу вэ гэхээр үнэхээр бизнес эрхлэгч болъё гэж байгаа хүнд ер нь бол тийм нөгөө арга зам зөвлөмж үзэндээ байдаг л да. Бид нарыг уншиж хахад нэг нийтлэг юм юу гэдэг нь гэхээр одоо зүрх өхөн гэж нэг ойлголт байдаг шүү дээ тий. Тэрэн шиг үнэхээр бизнес эрхлэгч болъё гэж байгаа бол нэг өөрийнхөө зүрхийг өгөхээр хэмжээний тийм том эрсдэл бол хийхгүйгээр ингээ баг багаар оролдож үзээд эрсдэл хийж үзээд тэгээ баг багаар бас тэр бизнесийн амтанд орж явж хагаад тэгээ ингээ алгуурхан томруул зүгээр гэж зөвлөдөг. За тэгээ ямар нэг санаатай байгаа хүнд бол зүгээр эхлээд тэрийг ингээ маш бага зардлаар туршиж үзэж үзэн зөвлөнө. Тэгээ үнэхээр ингээ боломжийн байх юм бол яах вэ гэхээр
тэрийг дараагийн түвшний бизнес болгож ингэж өргөжүүлэх хэрэгтэй гэсэн. Харин тэр тохиолдолд яг вэ гэхээр компани гэдэг юм эхнээс нь зөвөр байгуулах хэрэгтэй. Одоо яг вэ гэхээр бол яг ингээ хөрөнгө оруулалт авъя гэхээр Монголын хуучин явж ирсэн компаниуд ингээд хэн нэгэн хүн мөнгөтэй хүн ирээд хөрөнгө оруулалт наад бизнесийг өргөжүүлэх гингүүт тэр компаниудаар төвөгтэй юм байдаг гэхээр ингээ эхлснээсээ ахуулаад тайлан балансаа яг үнэн зөвөр гаргаагүй. Тэгээд хувийн данс, компани данс хоёроо хооронд нь баахан холжчихсан. Тэгээд зарим орлого зардал нь баг мэдэгдэхгүй тий. Ямар ч баримтгүйгээр баахан орлого авцсан, ямар ч баримтгүйгээр баахан зарлага гарцсан. Тэгээд тэр бизнесэнд яг үнэндээ хэдэн төгрөгийн ашигтай гэдгийг харах ч боломжгүй ийм компаниуд байдаг хөөх. Тэгэхээр яг нойлоос эхлээд бизнес хийх гэж байгаа хүнд бол юу гэхээр бүр ингээд бизнесээ эхнээс нь тайлангаа бүр яг үнэн зөв гаргаад нийгмийн даатгалаа төлөөд бүх татвараа төлөөд тэгэнгүүт хүмүүс амар их татвар төлнө гэдэг. Яг үн дээр тайлангаа зөв гаргаа явах юм бол бүр баг ямар ч татвар төлөхгүй дөнгөж 1% татвартай энэ байдаг байхгүй бага хэмжээний компаниуд тэгж явж хагаад тэгээ жилийн турш ингээд орлого зардлага яг ингээд дансаараа явуулаа тайлангаа зөв гаргаад тэгээд компанийнхаа бүх үйл ажиллагааг юм жижигхэн чамаагүй журмаар дүрмээр явуулаад тэгээ компанийнхаа бүх ажлыг ингээд хүнтэй юм хийхдээ заавал ингээд гэрээ хэлцэл хийгээд тэгээ орлогоо заавал дансаар аваад зардлаа заавал дансаар гаргаад ингээд бүр яг бүх юм ном журмынхаа дагуу 1 жил явангуудаа жилийн дараа чамд ямар боломж гарна гэж жидүүгийн зээл ч юм уу тий одоо ийм бага хүүтэй сайн нөхцөлтэй зээлүүд одоо юу шаардж байгаа гэхээр тайлан балансаа жинхнээсээ гаргадаг үнэн зөв гаргадаг тий хариуцлагатай нийгмийн даатгалаа яг төлдөг ийм хүмүүст бол сайн нөхцөлтэй зээл өгье гэд байж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг авах боломжтой гэсэн. Хувийн юм нөгөө хүмүүс байгаа шүү дээ хөрөнгө оруулах хүсэлтэй тийм хүмүүсээс одоо хөрөнгө оруулалт авахын тулд бас яг яах ёстой вэ? 1000 төгрөгөөр талхавыг гэвэл бүр амар сая үздэг үстэй. Одоо хугацааны хизээ юм тий хөгцөрчөөгүй үстэй. Тэрнтэй адилхан хөрөнгө оруулагч хүн чинь тэрнээс их мөнгийг нэг бизнес рүү хийх гэж байгаа байхгүй нэг хүнд итгээд хийх гэж байгаа. Тэнгүү тэр тохиолдолд тэр хүн бүр ингээд бизнес хийж байгаа хүнийг одоо улнаас нь оройг нь хүртэл ингээд бүх юм шалгая гэдэг байхгүй. Тэнгүү тэр шалгалтын дээр бэлэн байх хэрэгтэй гэсэн. За тэгэнгүүт манайхан нэг юм эвгүүцээд идэг нөгөө хувийнхаа санхүүгийн юмыг бизнесийнхтэй холжчихсан хүмүүс ингээд хүнд шалгуулахаар бүр ингээл нөгөө бараг л хувийнхаа төрийг чи хүнд үзүүлэх гэж байгаа шиг айгүй хэцүү санагддаг байхгүй. Тэгснээс анханасаа бизнесийнхаа бүх юмыг албаных нь юмар журмаар нь явцсан хүн бол үзүүлэхэд ерөөсөө асуудал байхгүй. Үзүүлээд шалгуулад тэгээ 7 булчирхаагаа тоочж байгаа тий. Тэгээд тэр хүн итгэлийг авах хэрэгтэй байхгүй. Тэр яг тэр өөрийн чинь ингээд тайлангаа зөв хөтөлсөн, орлого зардлага зөв бүртгэсэн, гэрээ хэлцлээ зөв хийсэн ингээд бүх ингээд бичиг цаас чинь тэр хүнд ямар итгэл төрүүлэх вэ гэхээр энэ хүн миний мөнгийг хариуцлагатай удирдах юм байна гэсэн итгэл төрүүлээд хөрөнгө оруулалт авах боломжтой гэсэн. За тийм мөнгөтэй хүмүүс хаана байгаа вэ гэвэл яг үүндээ хаасаагүй байгаа л байхгүй. Ийм боломжтой ашигтай бизнес байна. Хөрөнгө оруулалт хийх үгээ явах юм бол одоо ингээд банкнд хадгаламжтай тийг яа гэсэн хүмүүс Монголд яг үнэ хэлэх зөндөл байгаа шүү. Тэр байтугай ингээд томоохон бизнесүүд хүртэл өргөчих гээд аятайхан бизнес хийж байгаа чадaltaй тий зөв хариуцлагатай ажилтдаг хүн гараад ирэх юм бол тэр бизнестэй цуг авчий гэсэн юм байгаа шүү. Том компаниуд нөгөө орон нутг руу одоо хүмүүсийг татах хэрэгтэй. Тэгэл хөрөнгө оруулалтын чуулгыг гэдэг ааш тий нээлттэй болсон шүү манайх гэл. Тэгэнгүүт яг тэндээс юу хардаг вэ гэхээр юм байхгүй. Зүгээр нээлттэй болсон гэж хэлэхүүл нэг өөр хэрэг тий. Тэгээд зөндөө мөнгөтэй төгрөгтэй хүмүүс тэр хөрөнгө оруулалтын форумд очих гээд явж байхыг би харж лээсэн л да. Заримтай нь хамт очиж лээсэн л да. Тэгээд яг хөрөнгө оруулалт хийж ийнэ үгүй юу гэхээр тэр хүмүүс юу хардаг вэ гэхээр яг нэгдүгürt бизнесийн боломжийг харна. Үнэхээр энд ямар нэг бизнесийн боломж байна уу те зах зээл байна уу эсвэл ингээд түүхий материал нь хямд байна уу олдцтой байна уу гэж харна. За тэгэл хоёрдугаарт юу хардаг гэхээр тэр бизнесийг яг ямар компани хийж байгаа юм хэн хийж байгаа юм хөрөнгө оруулалт аваад явж чадах хүн байна уу гэж харж байгаа байхгүй. Тэр хөрөнгө оруулалт хийх хүмүүс яг үндэ өөрснөө бас түмэн завгүй амттай байхгүй. Тэгэл Улаанбаатарт байгаа ажиллаа хайчаал дархан дээрэл бизнес хий гэсэн хүн бол яг үнийг бас хавар байгаа штэ. Харин дарханд ингээд бизнесээ янзын сая хийж явах юм бол мөнгө хийчээд тэр мөнгөнийхөө өгөөжийг Улаанбаатараас авмаар байгаа байхгүй хөрөнгө оруулагчид. Тэнгүү дархны бизнес эрхлэгчид магадгүй те юу хийх ёстой вэ гэхээр үнэхээр энд бизнесийн боломж байна. Энэ бизнесийг би үнэхээр сайн хийж чадна. Тэгээд танд би тайлан мэдээлэл дүрм журмаа ийм ил тод байлгаж чадна. Тэгээд таны хөрөнгө оруулалтын өгөөжийг тэгж өгч чадна. Би өмнө нь ийм найдвартай те хөрөнгө оруулалт авч исэн, зээл аваад буцаагаа төлж исэн. Тэгээд манай компани одоо те ажилтнууд нь энэ эдэртээ би ийм гэрээтэй манай компани дотоод журам ийм байна. Энэ журмаараа би ажилтнуудаа илүү сайн ажиллуулж чаддаг те. Манай компани дүрм энэ байна. Та манай дүрмэн дээр хувьцаа эзэмшигчээр орж ирээд бид нарт хяналт тавьж болно. Манай компани санхүүгийн тайлан энэ байна. Манайх нэг тайлантай те. Санхүүгийн анхан шатны баримтууд энэ байна. Манайх бүх зардал энэ байна, бүх орлого энэ байна. Ингээд тайлбарлаж чадах хэрэгтэй баг. Тийм байх юм бол тэрэнд бол хөрөнгө оруулагч олдно. Харин тийм компани байхгүй байх юм бол
энд ингээл мянган бизнесийн боломж яриад тэр хөрөнгө оруулагчид чинь гоё юм байна те. Мөнгө олох юм шиг байна. Гэхдээ тэр олсон мөнгнөөс чинь би авч чадахгүй юм шиг байна шүү дээ гэж буцаа явчих магадaltaй. Ер нь бол Монголын баг компаниудын 99% гэр бүлийн компани. Тэр байтугай нөгөө хувьцаат компани гэдэг биржээр бүртгэлтэй компаниудыг хүртэл яг олон улсын жишгээр авч үзэх юм бол нэг гэр бүлээс 20-с дээш хүн хамаарч явах юм бол гэр бүлийн компани гэж үздэг байгаа байхгүй. Тэгээ бодохоор манай ихэнх хувьцаат компаниуд хүртэл гэр бүлийн компани болчиход байгаа. Тэгээ гэр бүлийн компани дээр нэг асуудал байдаг нь юу гэхээр яг нөгөө гэр бүлийн хүмүүсийн хоорондын харилцаа, компани хүмүүсийн хоорондын харилцаа ингээ хоорондоо холилдохоор нэг жаахан өөр болчихдог байхгүй. Одоо жишээлбэл гэртээ болохоор аав нь ч юм уу те ах нь их чинь ингээл дүүгээ чиглүүлдэг заадаг байж болно шүү дээ. Тэгэнгүүт ингээ компани дээр болохоор дүү нь илүү ингээ бизнес мэддэг учраас захирал мэддэг байж болно шүү дээ те. Тэгэнгүүт ингээд нэг тийм харилцааны асуудал үүсдэг юм ийм болдог. Эсвэл ингээл ах トゥ ус хоорондоо зөв зүгээр байж яснаа. Үеэлүүд орж ирэнгүүт ингээл гэр бүлийн бизнесүүд өмч хөрөнгө боловсруулдаг юм сайдч моддаг юм ийм болдог юм. Эсвэл ингээ гэр бүлийнх нь нэг хэсэг нь яг бизнесээ хийгээд нэг хэсэг нь хийхгүй мөртлөөсөө тэндээс ашиг авмаар санагдаад ингээ эн чи манай аав ээжийн бизнес шүү дээ тий. Чи хийж байгаа ч гэсэн надад ашиг өгөх хэрэгтэй гэх нөөх нь өгмөөргүй санагдаад ингээ сайдч моддаг юм ийм зөндөө юм гардаг. Тэгээ энийг ер нь бол яаж шийддэг вэ гэхээр гэр бүлийн засаглалын ийм тогтолцоо гэж үүсгдэг. Тэрний үг гэхээр гэр бүлийн одоо хуралдаа гэж хийгээд. Тэгээ гэр бүлийн бүх гишүүд хуралдах нь шүү дээ. Тэгэнгүүтээ тэндээсээ гэр бүлийн удирдах зөвлөл гэж гаргадаг байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрэндээ ингээл бизнес эдийн засаг мэддэг нэг 5 хүний ч юм уу суулгаал. Тэд нар болохоор яг компанийнхаа захирлаар энийг тавих уу? Компанийнхаа удирдах зөвлөлтөд яаж харьцах уу гэдэг юм хийдэг. Компани руугаа тэд нар яаж харьцах уу гэдэг юм хийдэг. Тэгээ яг ингээд нэг дундуур нь зураас татчихад энд үл ингээ гэр бүлийн асуудал яригдана. Эндээс ийшээ компани асуудал яригдана тохирдог. Тэнгүүт нөгөө талд нь компаниус яадаг вэ гэхээр захирал нь хэн байх юм? Тэр компани удирдах зөвлөгөө захирлыг томилдог хүн хэн байх юм? Тэгээд ажилтнууд хэн байх юм гэдэг ингээ юм гаргадаг. Тэнгүүтээ компани гэр бүл хоёр талаасаа тохиролцдог гэсэн. За гэр бүлийн гишүүд компанид ажиллах юм бол ямар шалгуураар орж болох юм? Гэр бүлийн компаниуд хувьцаагаа нөгөөдөө шилжүүлвэл яах юм? Гэр бүлийн хүмүүс хувьцаанаас болоо хоорондоо муудалцвал яах юм? Тэргээд энэ юмнуудаа компани гэр бүл хоёр хоорондоо тохиролцдог гэсэн. Тэгэнгүүт гэр бүлийн тэргүүн гэдэг нэг хүн байна. Нөгөө талд нь компани захирал гэдэг нэг хүн байна. Хоорондоо ярина гэсэн. Ийм байдлаар асуудлаа шийддэг. Тэгэхээр сонирм байгаа шүү дээ. Одоо манайд бол магадгүй зарим гэр бүлүүд тийм хэмжээнд очих шаардлагатай болцсон байгаа. Өөрөөр хэлбэл 30 жил яг бизнес хийчлээ шүү дээ. Тэгэнгүүт бизнес эхэлжсэн хүний хүүхдүүд нь орж ирээд одоо ач нар нь орж ирээд тэгээд гэр бүл чинь ингээд одоо өргөжөөд эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ тохиолдолд зайлшгүй юм уу гэр бүлийн чуулган гэдэг юмтай болоо. Тэгээ тэндээсээ гэр бүлийн компани захирлаар хэнийг яаж томилдог байх юм те. Гэр бүлийн хүмүүс ингээ хувьцаагаа одоо шилбэл хүүхдүүд хоорондоо хуваахтаа яаж хуваах юм. Тэргээд эсвэл гэр бүлийн хүмүүс компанид орвол давуу эрэхтэй орох юм уу яг ижил эрэхтэй орох юм уу тэр гэдэг юм хурцл ингээ тохиролцдог. Энэ гэр бүлийн компани дээр өөр их сонин юмнууд гарч ирдэг. Гэр бүлийн хүмүүс ингээд өсөрч орж ирээд компани ямар ч хамаагүй албан тушаал дээр давхад очдог. Тэ хаана явж ирсэн нь мэддэхгүй эзний хүү гээл. Тэгтэл нэг яг тэр компанид магадгүй 10 жил карьер хийсэн нэг маркетингийн залуу байгаа байхгүй. Тэр ингээл би уг нь дараагийн маркетинг хариуцсан захирал болно гэж бодсон сууж исэн чинь эзний хүүгээл Америкаас ч юм уу за мэдхгүй нэг залуу нисж орж ирээ шууд маркетингийн захирал болдог ч юм уу тий. Эсвэл ингээл эзний хамаатны хүүхэд тэгэл ямар ч шалгалтгүй шууд ажилд ордог ч юм уу. Тэгэхээр гэр бүлийн компани засаглал дээр энэ асуудлыг бол яг олон улсын жишгээр бол энийг бүр тас хордог байхгүй. Яаж хордог вэ гэхээр гэр бүлийн гишүүд компанид орж болно. Гэхдээ ингээд шалгалтайг өрсөлдөд орох хэрэгтэй. Гэсэн ийм юмнууд оруулж ирдэг. Тэгэхгүй бол энэ нөгөө гэр бүлийн зүгээс ингээд компани руу дураараа оролцдог байдал чинь өөрөө компани чинь компани биш болгодог. Тэгэнгүүт тэр компани дотор ажиллаж байгаа гэр бүлийн биш ажилтнуудад сэтгэл ханамжгүй байдал үүсгэдэг. Тэр хүмүүст болохоор бол нэг компанид ажиллаж байгаа юм шиг уг нь бодож ирсэн байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр ингээд ирсэн чинь баахан ингээл эзний хамаатан сатнууд дуртай албан тушаал дээр суудсан байнгут яг айл зарагдаж байгаа юм шиг санагдаад эхэлдэг. Тий, урамгүй болоод эхэлдэг. Тэгэхээр тийм байдал хүрэхгүй тулд гэр бүлийн компаниуд бол ингээд компанийнхаа дүрм журмыг сайн зэгцлээд авах хэрэгтэй. Нөгөө талд нь гэр бүлийн хүмүүсийн компани руу яаж орж ирэх үү гэдгийг бас ингээд тодорхой болгох хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүс хоорондоо муудалцвал яах вэ? Гэр бүл дотор маргаан таслаг зөвлөлттэй хүртэр байдаг. Манай подкастт цаг зав зарцуулаад сайхан ярилцлага өрнүүлсэн танд маш